Сайн мэцхан үзэгчтэй өглөө хөтөлбөр зочны цагаар үргэлжилж байна. Тэгэхээр энэ удаагийн зочинд бол Цэрэн Доржийн Солонго гээд сэтгэл судлалын доктор, гэр бүл судлаач одоо оролцож байна. Тэгэхээр танд энэ өглөөний мэндийг хүргэе. Энэ өглөөний мэндийг хүргэе. Үзэгчдтэй бас энэ өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр бид хоёр өнөө өглөөнийхөө сэдвэр бол гэр бүлийн тогтвортой харилцааны талаар бол ярилцахаар байгаа. Тэгэхээр гэр бүлийн тогтвортой харилцаа гэж юу юм бэ? Тэгэхээр одоо бол миний бодож байгаагаар бол одоо нэг гэр бүл зохиох, гэр бүл төлөвлөөд зохиосны дараах бас тогтвортой удаан хугацааны олон жил хамт амьдрах тэр харилцааг бол хилээд ах шиг байна тийм ээ. Тэгээ гэр бүлийн харилцаа мэдээж хүн болгон ойлгож байгаа тийм. Гэхдээ энэ бол тогтвортой бөгөөд сэтгэл амар амгалан ад жаргалтай байх энэ гэр бүлийн харилцааг л хэлж байгаа. Тогтвортой байна гэдэг маань зүгээр одоо маргаантай, төгшөөртэй, айцтай тийм аль нэг талаас хүчрхийлэлтэй байдлаар удаан жил байхыг бол хэлэхгүй. Мэдээж хэрэг хүүхдүүд нь ч тэр гэр бүлийн хос хоёр маань хоорондоо бас эв зүйтэй сайхан харилцаатай ажралтай байдлыг байнга мэдэрч идэг ийм орчныг хэлж байгаа. Мэдээж гэр бүл гэдэг бол одоо өтөл нас хүртлээ одоо 19-с 20 насны үед байдаг юм уу 25-30 насны үед гэр бүл ихэвчлэн болж байна. За тэгээд 80 нас одоо цаг үе өөрчлөгдсөн, технологи хөгжсөн 80-90 хүртэл нас л шүү дээ. Тэгэхээр 70-80 жил амьдрах ийм орчин байхгүй юу. Тэгэхээр энэ нөхцөлийг бол байнга бид нар өөрсдөө энийг одоо зөв чиглэл рүү хандуулж зөв харилцаагаа бий болгож амьдрах хэрэгтэй л доо. Тэгэхээр гэр бүлийн цаашдаа одоо нэгэнт гэр бүл зохиосны дараах тогтвортой харилцаа гэдгээр л одоо жишээ нь өөр юмар тийшэж авч үзэх юм бол жишээ нь одоо барилга барихад фундамент сайн цутгах хэрэгтэй. Ингэснээр тухайн барилга бол маш удаан жил тогтвортойгоор эвдэрэхгүй одоо цурахгүйгээр байна гэдэг ч юм уу. Тийм байдаг. Тэгэхээр магадгүй тогтвортой харилцаан дээр анх одоо танилцсан цагаас эхэлнэ гэдэг юм уу. Одоо яг юун дээрээс эхэлж ийн тогтвортой харилцаа бат бөх байдаг юм бэ? Яг зөв асуултыг асуулаа. Яагаад тэгэхээр манай охтууд маань гэр бүлийн харилцаа охтууд ч гэлгүй ер нь ирчүүд маань ч ялгаа байхгүй. Гэр бүлийн харилцаа анхан үүсэх үедээ их том буруу алхмуудыг хийчихдэг. Тэрнээсээ болоод нэгэнд одоо гэр бүл болоод нэг гэртээ орцгооцсон хүүхчүүдтэй болцсон үед бол дараа нь өөрсдөд маш хүнд байдаг л да. Тэгээд нэг нэгээ сэтгэлд одоо сөрөг хандлагыг бий болгохгүй тулд гэр бүл болж батлуулахаасаа өмнө гэдэг юм. Нэг гэрт орхосоо өмнө зайлшгүй анхаарах ёстой зүйлүүд байдгийг. Эмэгтэй эрэгтэй хүмүүсийн физиологийн болон сэтгцийн өөрчлөлт ялгаатай талуудыг манай залуучууд маш сайн мэдж явах хэрэгтэй. Тухайлх юм бол эмэгтэй хүн бол дасаж дурладаг, эрэгтэй хүн болохоор зэрэг анхны харцаараа дурладаг. Энэ эмэгтэй одоо миний эхнэр болох бүсгүй мөн үү биш үү гэдгийг шууд дүгнжидэг. Тэр эмэгтэйгээ одоо бие авч явж байгаа байдал анхны одоо хэд хэд удаагийн уулзалтын үеийн гаргаж байгаа тэр харилцааны онцлог те бие хэрхэн авч явж гэн хувцаа яаж өмсөж гэн гэдэг юм уу бусадтай хэрхэн харилцаж гэн өөрийнхөө одоо өөртөө хэр одоо үнэнч те өөрийнхөө хүсэл зорилготой хэр одоо тууштай байдаг эмэгтэй гэдгийг ерөөсөө инстинктээр мэдэрч идэг байхгүй. Гэтэл охтууд маань энэ дээр аягүй том алдаа гаргадаг. Тухайлх юм бол шууд танилцал удаагүй байхдаа маш яралтай хурдан одоо богино хугацаанд бэлгийн харилцаанд орчих жишээтэй тий. Тэгэхээр жишээлх юм бол ингээд хэрэг бэлгийн харилцаанд орчих юм бол тэр залуу маань энэ эмэгтэй надтай ийм амархан бэлгийн харилцаанд орчиж байгаа юм чинь цаашдаа ингээд доктортой байх хүн мөн үү биш үү гэж бодож эргэлзэж эхэлдэг. Тухайлх юм бол эсвэл одоо хитрхи одоо байруу ууц өмсөд ч юм уу те хамаг ингэр цайжаа гаргасан ч байт юм өмсчгөр тэгээ арай тэр өөр хандлагаар хандах ч юм уу төр зур үерхэд дараа нь ингээд болиё гэдэг юм хандлага үүсэх ч юм уу те эсвэл одоо тэр охин маань өөр ингээд яг өөрөөрөө байж чадахгүй инээгээл эсвэл ууралж уцаарладаг ч юм уу учир зүггүй харддаг ч юм уу хойноос нь те эргэтэйг ингээд яг өөрийн болгох гол зүтгээд байх гэх мэтчлийн юм янз бүрийн алдаад их гаргадаг. Эмэгтэй хүний гол зэвсэг бол ерөөсөө л эмэгтэйлэг байдал байхгүй юу? Эмэгтэйлэг байдал байна гэдэг маань одоо нүрээ гой будаад гой ганган хуц өмсөхтэй биш үү юм аа. Эмэгтэй хүн бол яг өөртөө үнэнж шийдсэн шийдвэртэйгээ яг хатуу тий зорилгондоо яг үнэнж тэгтээ мэдээж эрэг эерэг хандлагатай байхыг л хэлээд байна. Тэгэхээр таны ярианаас бол хэрвээ эмэгтэй хүн нэг эсрэг хүсний эрэгтэй хүнээ хараад танилцаа дотносоод энэ миний заяа найд болох юм байна да гэж хэрвээ шийдэлд хүрж байгаа бол хүрэх гэж байгаа одоо гэр бүл төлөвлөлөөд одоо ингээд амьдрахаар шийдэж байгаа бол тухайн эрэгтэй хүндээ бол үнэн байгаа ч л гэдэг зүйлийг яриад байна тийм үү. Худлаад үр эсэхгүй яг өөрийнхоороо юм үнэн тэгээд эмэгтэйлэг шинжээг агуулсан тийм байгаа ч. Тэгээ өөрийгөө гээж ерөөсө болдгоо. Одоо охтууд маань дөнгөж танилцаад удаагүй байхдаа л нөгөө өсчөнд очдог эсвэл одоо номын санд суудаг те өөрийгөө гоо сайхандаа анхаардаг фитнест явдаг ч гэдэг юм энэ юмнуудаа шууд гээгээд эхэлдэг.
Зүгээр л нөгөө залуу толгоонд ингээ бодогдоод яг дуралжил баг багаар энэ одоо ямар хүн юм бол сонирхож байгаа шүү дээ мэдээж яриг. Мэдээж би физиологийн хувьд ч гэсэн бас анхаарал татна те олон юм байгаа л да. Гэхдээ л өөрийгөө одоо шууд гээж юусоо болдгоо. Өөрийнхөө үн цэнтэй гэдгээ тэд залуудаа дандаа мэдрүүлж явах хэрэгтэй байдаг. За тэгвэл эхний одоо шат гэдэг юм уу те нөгөө танилцаад хоёулаа ингээд амьдрахаар боллоо. За мэдээж танилцсан үед ингээд бие биендээ таалагдаад амьдрахаар болж байгаа. За тэгэнгүүт одоо яг нэг гэрт ордог ч юм уу одоо хүмүүс ингээд ярьдаг л да хоёр өөр орчинд өссөн хүмүүс богино хугацаанд ч юм уу нэг гэрт орчхоор үзэл бодол нөгөө тухайн гэр бүлийн өссөн хүмүүжлэн таардаг. Энээс болоод ингээд залуу гэр бүлүүд маш их юм зөрчилдөөн дунд ингээд хэдэн жилийг өнгөрөөдөг хоёр биенээ олох гэж ойлголцох гэж. Тэгэхээр яг ингээд нэг гэрт орсон тохиолдолд одоо яг юун дээр анхаарах. Түрүүээс яг нөгөө том алдаанууд гаргацсан боловч гинтхэн одоо яа харах байхгүй одоо хүүхдтэй болчлоо тийм ээ. Хүүхдтэй болчихж байгаа тохиолдол бол яа харах байхгүй энэ хүний одоо эхнэр нь болно л гэхээс өөр аргагүй шүү дээ. Тэгэхээр хүүхдээ өмжрүүлэх бас хэцүү. Тэгээ нөгөө талаас эрэгтэй залуугийн хувьд ч гэсэн бас гэр бүлээ яг энэ эмэгтэй бол миний насны анимаа гэдгийг шийдээгүй байхад яг харах байхгүй нэг гэрт орхоос аргагүй нөхсөд үүсдэг. Энэ үл өөр маш эрсдэлтэй байхгүй. Тэгэхээр зайлшгүй цаг хугацаа хэрэгтэй. Одоо үерхэд нэг гэр бүл дотор гэр бүл болоод нэг байшинд ороо суухаас өмнө цаг хугацаа заавал шаарддаг. Тэр цаг хугацаа өөрөө юунд хэрэгтэй вэ гэхээр зэрэг нэг нэгний танихд хэрэгтэй байхгүй. За энэ эмэгтэй маань ямар орчинд өссөн юм? Айлын хэд хүүхдийн тийм ээ ямар ажил мэргэжилтэйн ээж аав нь одоо хоорондоо яаж харилцдгийг хоорондоо нь харилцаа хандлага бусадтай харилцаж байгаа хандлагад нь ямар байдгийг тийм бусад хүмүүстэй ер нь энэ хүн яаж харилцдаг би энэ хүний яавал одоо энэ хүн инээдгийг тийм яавал энэ хүн ууралдыг гэдгийг нэг нэгнтэйгээ одоо сүлэлдэх гэж ярьдаг шүү дээ. Бүр нарийн ойлгодог болтлоо цаг хугацаа заавал шаардлагатай. Энэ хугацаанд юуг одоо гэр бүлтэй болохын төлөө зүтгэх ямар ч шаардлагагүй байдаг. Эмэгтэй хүний хувьд бол ялангуяа хүлээж авах хэрэгтэй. Өөрийгөө мэдрүүлэх хэрэгтэй. Тэр эрэгтэй хүн эмэгтэйг одоо дасан зохицож за энэ яг ийм эмэгтэй хүний нүн шударга өөрийнхөө байж чаддаг эмэгтэй хүнийг таниулах хэрэгтэй байхгүй. Тэрнээс биш шууд л одоо нийлчгээр цаашаа ингээд ийшээ явах уу гэр бүлтэй эсвэл буцаад ингэх үү гэдэг нь тодорхойгүй орчин байж ерөөсө болохгүй. Тийм ч учраас заавал бэр гуйлгадаг тий одоо залуучуудаас сүүлийн үед бол одоо сүүн бөөгж өглөөл гэн за хуучныхаар бол одоо бэр гуйгаад тий тодорхой хугацааны дараа хурим найр хийж их үн цэнтэйгээр очдөг. Энэ чинь өөрөө бас нэг тодорхой утгатай байхгүй юу? Ягаад тэгэхээр гэр бүл усны дараа хүүхдүүд гарна. Хүүхдүүдийн дараа өнөхөр салахаар бол тэр эмэгтэй насан туршдаа тэр хүүхдүүдийн араас ачаалал үүрэх болдог. Энэ хамгийн эрсдэлтэй алхмууд байдаг. За яг хөө эрчүүд маань бол тодорхой төлбөр төлөөд одоо хүүхдийн тэтгэмжийг төлөөд явдаг байх л та. Тэгвэл дараагийн гэр бүлээ зохиогол явцдаг шүү дээ. Гэтэл хүүхдтэй болсон эмэгтэй бол маш хүндрэлтэй байдаг байхгүй юу? Тэгвэл энэ дөрөв одоо дахиад гэр бүл зохиоход ямар ч боломжгүй биш л дээ. Мэдээж хэрэг тодорхой бас заагууд бий. За гэр бүл боллоо. Тэгээ манай эмэгтэйчүүд нөгөө алдаа гаргасан хэвээрэл байдаг. Нөгөө өөрийгөө гээгээд өөрийгөө гоо сайхнаа алддаг таргалдаг те эсвэл одоо хүүхд гарцсан учраас гэртээ ингээд нөгөө л нэг л янзын ажлаа өдөр тутам хүүхд чухтаа орооцолтоод ингээд өөрийгөө гаргуунд нь хайж эхэлдэг байхгүй нөгөө хийх дуртай юмаа хайдаг ном сонин юм уншихгүй хоол хүүхд гэр цэвэрлэх нэг ийм л ажилтай тэгээд гэртээ байгаа хүүг маань яадгүй гэхээр хардаж эхэлдэг нөхрөө тэр нөхөр нь хуучин ажиллаа төрлөө хийгээл явж л байгаа шүү дээ. Гэтэл өөрөө хэрэг ажил хийжсэн бол бас л хуучин хэвэндэл явж байгаа шүү дээ. Энийг хаардаг нөхцөлгүй ажиллаа хийгээл орой гэртээ уулзсаадаг ч юм уу те. Гэтэл гэртээ яг ингээд хүүхдээ хараа сууж байгаа юм ихтэй бол мэдээж төрсний дараах гормоны өөрчлөлтүүд хүчтэй өөрчлөлтүүд гардаг л да. Тэрийг бол одоо манай залуучууд бол ерөнхийдөө мэддэг болцсон байна. Ялангуяа эстроген, прогестерон өндөвчний үйл ажиллагаанд эрс өөрчлөлт ордог байхгүй. Тэгэхээр одоо бэлгийн харилцаач гэдэг юм уу нөхөртөөгөө ойр дотн байх ийм хүсэл нэгдүгээрт багасчдаг. Дээрэс нь өөрсдөө нөх хүүхд төхүүлж байгаа учраас айгүй ядардаг, нойр муутай байдаг те. Энэ байдлыг манай эрчүүд маань ойлгохгүй энэ надад дургу болсон байна гэдэг юм. За энэ тэр хүүхдтэй байгаа юм чинь те ядраад байгаа юм чинь ингээд өөр хэлбэртэй амьдралыг өөрчлөх ийм зүйлүүд бас гараад идэг. Тэгэхээр аль нь энэ физиологийн шаардлага өөрчлөлтөг хуучин хэвийн амьдарч исэн ажлаагаа явж исэн байдал өөрчлөгдөж байгаа гэдгийг нэг аль мэдчих хэвээр. Тэгэхээр эхнэр маань гэртээ өдөр жингөө нэг хүүхдтэй нэг л янз юмтай байгаа гэдгийг мэдж байгаа эрчүүд бол эхнэртээ урам өгөх, тэ туслах
Мэдээж одоо бэлгийн харилцаанд нь эмэгтэйг айл болох өргөж өгөх сэтгэлийн ингээд дээш нь ингээд тий дэгдээж өгөх ийм юмнуудыг хийх хэрэгтэй. Тий эмэгтэй ч ялгаа байхгүй. Нөхөр нь гэртээ эрэхт нь баяр баясгалантай хүлээж авах тий хоолны нүх юу болсон ажил төрлийн талаар нь бас анхаарч ярилц ганцхан бие л хүүхдтэй бие л одоо гэртээ ядарч гэнэ гэж ингэж хандлагыг үүсгэж идэг байхгүй юу. Тэгэхээр гэр бүлийн тогтвортой харилцаан дээр бас нэг эмэгтэйчүүдийн нэг том алдаа байдаг юм шиг санагдаад идэх юм. Тэр нь юу гэхээр уулзаад үерхэд явж байхдаа ч гэдэг юм уу нэг гэрт орсныхоо дараа ингээд ямар нэгэн байдлаар сэтгэл хөдлөхөөрөө нөгөө өмнөх харилцаагаа ярьдаг ч юм уу. Эсвэл гэр бүлийнхаа одоо нөгөө ээж аавынхаа гэдэг юм уу байдаг нэг бас нэг нууцлах ёстой бас нэг харилцаа байна, нэг үйл ойлголцолч гэдэг юм уу. Тиймэрхүү юмудаа ингээд сэтгэл хөдлөлөөрөө шууд ярьцдаг нөхөртөө. Үерхэж байхдаа одоо өмнө үерхжсэн одоо эрэгтэйгээ ч юм уу ярьцдаг, тэрнтэйгээ байсан харилцаагаа ч юм уу ярьцдаг. Энэ нь эргээд яг хамт амьдарч байхад нэг хаяа нэг ам зүрх асуудал дээрээ энийг ингээд сүхэж ярьдаг. Энээсээ болж ингээд маргаан үүсдэг юм шиг анзаарагдаад идэг. Тийм охтуудаа эмэгтэйчүүдээ зөвлөдөг л доо гэр бүл болох ч байгаа одоо бүр батлуулж барихаас өмнө харилцаж байгаа энэ цаг хугацаанд өөрийнхөө болон өөр тохиолдож байгаа сөрөг зүйлийг ерөөсөө ярих шаардлагагүй. Одоо тухайлх нь манай охтууд игдэг байхгүй яана би ингээ айгу майх холтой штеп хэлцдэг. Яг өөрөө санаа зовж л байдаг байх л та. Гэхдээ тэрийг хэлснээр юу болдгоо гэхээр нөгөө өөрийн төгс эмэгтэй гэж харж ирсэн эрэгтэй маань нэрээ эн чинь хөлн майг юм биш штеп гэж бодоод гоё байна гэж тухайд хэлсэн ч бай хэлээгүй ч бай тэгээ өнгөрчин. Хэсэг хугацааны дараа их гоё тэгшгүүлтэй эмэгтэйг нэрээ манай эмэгтэй чинь ийм билүү. Энэ хүүхэн чинь гоё тэгшгүүлтэй юм гэдэг юм ингээд харьцуулт хийгээд эхэлдэг байхгүй. Нэг тий өөрийнхөө сөрөг талыг ерөөсөө хүнд бол заавалжгүй тайлбарлах шаардлага байхгүй. Анзаарсан бол анзаарсан л үгүй бол заавал өөрөө хэлээ сануулж. Тий. Ер нь эмэгтэйчүүд маань би бол төгс эмэгтэй надад засаж янзлаад байх зүйл байхгүй гэдгийг байгаль өөртөө бодож явах хэрэгтэй юм байгаа юм. Ээж аав юм уу өмнөх одоо гэр бүлийн харилцааны талын тэр алдаатай асуудлуудыг бас тайлбарлах шаардлагагүй зүгээр харилцаа тохироогүй маа гэдэг л хэлнэз. Тэрнээс биш би ингээ тэр тэгсэн чинь тэгээд ялангуяа манай ирчүүд гэр бүлтэй болох гээд найз охинтойгоо байх үедээ чи өмнөх залуу чинь хэдэн залуутай ирчихсэн хэдэн хүүхэдтэй болж исэн гэдэг юм уу эсвэл маргалтахаар юг явнаас шалтгаалж ирсэн тий гэх мэтчлэнтэй яагаад цалцсан гэдэг ийм асуултууд аяг тавьдаг. Эсрэгээр мөн бүсгүүчүүд маань ч гэсэн ялгаа байхгүй. Ирчүүд дөрвөө чи урд нь ямар эмэгтэйтэй үерхжсэн тэр чинь ямар шүү өн дээр юм уу намх юм уу нарийнх юм тий надаас царим утаа гэж хэлүүлэх гээд шүү дээ яг. Тэр чи өөрөө өөртөө итгэлгүй байгаа гэж шинж байхгүй. Чамд чи таалагдаад чамтай найз болоо тий үерхэд ингэ явж гэнэ гэдэг маань чамайг хараад дурлсан л байгаа байхгүй да. Эсвэл одоо цаг зуурын хэсэг хугацааны явцад ажиглаж байгаад дараа нь одоо эхнэрээ болох тал дээр анхаарай гэж бодож байгааг ч үгүйсэхгүй шүү дээ. Тийм болохоор манай эмэгтэйчүүд маань ингээд уулзчаад шууд гэр бүлийн тухай бодоод ингээд том юм яриад ийм том хаустай болно шүү. Чи надад ийм авч өгнө шүү гэд яриад эхэлдэг. Энэ өөрөө айцыг үүсгдэг. Маш олон юмнууд бий. Энэ дээр бол одоо бүхэл бүтэн яриад дуусахгүй 4-5 цагийн лекц байдаг л да. Тэгэхээр ер нь бол анханасаа л ер нь харилцаагаа нандин байлгах л их чухал юм байна тийм үү. Тэр харилцаан дээр бол их анхаарч нэг хөнгөн хийсвэрээр бол ер нь хандаж болохгүй л гэдэг зөвлөгөө л өгч байна тийм. Тэгээ яг түрүүн чиний хэлсэн хундаан болоод бат бөх суурьтай байх хэрэгтэй. Гэр бүл болоод одоо бэр гуугаа хурмын хийгээд гэр бүл болтол тэнд одоо бүр нэг нэгийнхээ уурлахаараа яадаг. Яг ямар ажил дуртай, ямар одоо амттан дуртай юм ч гэдэг юм. Эсвэл ямар хоол хийдэг, хоолны юунд нь дуртай ингээд харилцан нэг нэгийг сүлэлдэж ойлголцох хэрэгтэй. Ээж аавынх нь харилцаанд нь одоо ээж нь шийдвэр гаргадаг байсан юм уу? Аав нь шийдвэр гаргадаг байсан юм уу? Эдгээр бас нөлөөтэй шүү дээ. Хүүхдийн хүмүүжил угаасаа нөгөө өссөн орчин байдаг учраас аль нь одоо эрх дураараа ч юм уу сүүлийн үед одоо ганц нэг цөөхөн хүүхдийн гэр бүлүүд байгаад байна. Тэгэхээр энэ дээр юу хэлэх гээд байна гэхээр цөөхөн хүүхдтэй байх юм тэр хүүхдүүд эрх өөрөөрөө дураараа байх, өөрөөрөө шийдвэр гаргуулах ийм хүсэл сонирхол илүү давмгаа анзаарагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр хүн маань хоорондоо хоёулаа одоо жишээ нь айлын том хүүхэд ч юм уу те эсвэл айлын ганц хүүхэд ийм байх юм бол энэ хоёр чинь хоорондоо нэлээд одоо маргалдах, сөргөлдөх зүйлүүд бас үүсдэг л те. Ийм харилцаануудад нэлээд давтагдаж, ойлголцож, аль нь буулж хийж чаддаг болсны дараа гэр бүл бол хамгийн одоо бат бөх ийм гэр бүл болдог. За мэдээж хүн болгоно л нэг хүнтэй амьдраас суухдаа урт удаан амьдрна. Бид хоёрын гэр бүл бол маш тогтвортой, аз жаргалтай олон хүүхэдтэй болно ч гэдэг юм уу.
Эсвэл бол нөгөө талаараа битээр маш амжилттай явна. Битээрийн ажил, төрөл, бизнес ингэж явна гэд. Ер нь бол сайн сайхан бодож л амьдралаа төлөвлөж байгаа. Гэвч ямар нэгэн байдлаар бусад хүмүүсийн нөлөөч гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар бол гэр бүлийн харилцаанд сэв сууж эхэлдэг байх. Одоо ингээд судалгаанууд ч байдаг те, ер нь сүүлийн үед гэр бүл салт маш ихсээд байгаа. Тэгэхээр нэгэнт одоо ингээд сэв суудсан, уг нь анханасаа ингээд гоё эхэлсэн боловч гадны нөлөөтэйгээр гэдэг юм те, бусад хүмүүсийн нөлөөллөөр харилцаа нь ингээд сэвтээд эхэллээ. Ер нь ингээд харилцаа цэглэх хэмжээнд тийм. Тэгэхээр харилцаагаа цэглэх хэмжээний хүрэх ч юм уу, тиймэрхүү тохиолдолд эргээд яаж тэр харилцаагаа аварч үлдэх. Энэ дээр яг ямар одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүний бас нэг хүчин чармаалт үүрэг бас байх нөлөөлөх байх л та. Тэгээ энэ тал дээр ярихгүй. Нэгэнт одоо ингээд гоё байж байгаад одоо дуусах хэмжээний хүртэл ингээд сэв суудсан тохиолдол яаж тэрийг авч үлдэх. Энэ дээр би бол одоо өрөөсгөлөөр ерөөсөө ярьдаг. Өөрөөр хэлэх юм бол эмэгтэй эрэгтэй хоёр аль аль нь 50% алдаатай байдаг. Аль аль нь. Яагаад тухайлах юм бол те эмэгтэй маань гэртээ байгаад ч юм уу нөхрөө өөр айлын нөхөртэй эсвэл өөр үеийнхэн залуучуудтай харьцуулаад шүмжилж эхэлдэг л те. Ихэвчлэн манай эмэгтэйчүүд шүмжилж эхэлдэг байхгүй юу? Чи мөнгө бага болж байна те. Чи ингээд гэр орны ажилд оролцохгүй байна. Надтай ярилцахгүй байна ч гэдэг юм ингээ уур уцаар айгүй их үүсгэж идэг. Тэрнээс нь нөгөө нөхөр нь залхдаг. За тэгээ нөгөө эрэгтэйчүүд ч юм бол тэр болгон эмэгтэй хүн шиг бабаа гэдээс маргаад харилцан одоо үгээр байлдаад чаддгүй шүү дээ. Тэгэл бачимтаараа гараа явцдаг. Гарч явахаар яах вэ? Нөгөө нэг үеийнхэн залуучууд дээр очин найзууд дээр нөгөөдөл нь суун жоохон уунч гэдэг юм. Ингээд гэртээ эрэхтэй халамцуу ирэх байдал нэлээд нэмэгдээд ирнэ дээ. Ингүүт нөгөө эмэгтэйгийн нөгөө ууралдаг дургуцлаа илэрхийлдэг байдал нь улам нэмэгдээд эхэлчихдэг. Ингээд эхлэнгүүд сүйдээ гэртээ ирэхээс дургу болж эхэлдэг. Яг тэр гэртээ очихоор дандаа сөрөг урамсгал байж идэг те. Нөгөө л хүүхдүүд нь ууртай, эхнэр нь ууртай нэг ингээд сэгсээсэн те нэг хаачаад ирвэ гэж. Тий яа хааччдаг ёстой нэрэ гэж нөгөө тойноос нь эсвэл уцтаал хардаал ингээд тэгээд найз нөхдөдөө сууж исэн суугаад нөгөө хундахтай арх марх уугаад эренгүүтээ бие тавираа за ерөөсөө би баг энэ хугацаанд юу ч хийсэн яадаг ингээд бодол төрөх жишээтэй. Инээсээ болоо за өөрөө биш юм ахад найз нөхдүүд нь бас янз бүрийн одоо гэр бүлээс гадуурх тийм харилцаанд орох орчин үүсэх магадлал нь маш өндөр байдаг байхгүй. Тэгэхээр гэр бүл дотор байгаа үүсэж байгаа тэр уур амьсгалыг заавал дамжруулах албагүй л дээ. Ер нь аль ухаантай нүгэн буулт хийж идэв. Ялангуяа ирчүүд маань эхнэрээ тайвшруулж чаддаггүй. Би инглээ миний хараа чамтай хандаа хайртай шүү. Би яг ингэж байгаа шүү гэдгээс ойлгох ярих жоохон чадвартай байх хэрэгтэй байгаад байдیں۔ Эмэгтэйчүүд чинь яриа хүсээд идэг байхгүй. Та нар сонсч байсан юм. Эмэгтэй хүн чихээрээ амьдрдаг те. Чихээрээ одоо ингээд юу хэлж байгааг нь үнэмшдэг зайлвал. Тэгэхээр эрэгтэйчүүд маань тэрийг хэлэхгүй яагаад байгааг нь мэддэхгүй дугаагаадгаар нөгөө эмэгтэй те. Ер нь эмэгтэйчүүдийн уурладаг бас гол шалтгаануудын нэг нь юу гэхээр нөгөө нөхөр нь өөрт нь хайртай байгаа эсгийг мэдрэхгүй хаяа ингээд нөгөө гэртээ уйдс үедээ мэдрэмж нь багасаад эхэлдэг. Тэгэхээр нөхөр нь яадаг вэ гэхээр аль болох эхнэртэй хайртай байгаагаа эхнэрийнхээ сайхан талыг те сайхан хоол хийсэн байна, гэрээ сайхан арчилж гин, хүүхдээ сайхан хүмүүжүүлж гин гэдэг юм ийм урмыг дандаа өгж явах хэрэгтэй байхгүй. Тий жижиг юм шиг мөртлөө эн чинь тэр эмэгтэйг маш хүч чаралтай болгодог байхгүй. Гэртээ өдөржингөө нэг янзын юмд хоригдож чаддгүй шүү дээ ирчүүд. Гэтэл эмэгтэйчүүд яах арга байхгүй л хүүхдээ нөгөө хоёр ядаж хань хоёр нас хүртэл хүүлээл гэртээ байгаас аргагүй болдог шүү дээ. Гэтэл хүүхд гараа өөрийнхөө ажил бизнес хийгээ явж исэн бол ямар ч хүчтэй мундаг явах юм бэлээ бас тийм биз. Тэгэхээр тэр талаар нь ирчүүд маань бодож эмэгтэйдэд дандаа уран бүр насан туршдаа тэр гоё урмын өгнүүдийг хэлж явах ёстой шүү дээ. Гараа гаргаад сэтгэлээ гаргаад сайхан хоол хийгээд явхад гоё үнэртэж जैन ч гэдэг юм уу, сайхан хоол байна ч гэдэг юм уу, миний хайрын гоё хоол сайхан шүү ч гэдэг юм уу, ийм үнүүдийг хэлдэг байх ёстой байхгүй да. Тэгээ эмэгтэй чинь хичээгээд идэг. Нөгөө талаас нь ямар ч юм байх мөнгө автраад өгсөн би хажууд нь байгаа юм чинь ингээд болчихно гэсэн ойлголт байгаад байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө эмэгтэй нь бухимднаа да. Тэгээ нэг жижиг юм шиг мөртлөө эн чинь цааш ингээд даамжирс ороод сүүлдээ гэр бүлээс гадуурх явдал болно. Эсвэл зогтуу ирээд өгүүлэхээр нь зэрэг нөгөө маргаж чадахгүй учраас гар нь явчихдаг. Түлхдэг ч юм уу янз бүрийн. Тэгэнгүүт нөгөө жинхэнэ нөгөө нэг скандал нүснэцтэй энэ надад гар хүрсэн тий. Тэгэл нөгөө энэ маргааныг манай охтууд ялангуяа ихэнх нь дийлэнх өн ах トゥ нартай найз нөхдөд аав ээжтэй очиж ярьдаг. Тэр нөгөө олгоо хагаравч тогоон дотроо гэдэг үгийг санджах хэрэгтэй байхгүй. Эргүүлээ тэр хүн чинь ингээд шууд тэр дөрөө ингээд кат хийгээл те ингээд хизээч харилцахгүй болохгүй байхгүй юу.
Хэрвээ хүүхдээ бол бүр дайшаа дараа нь салсан ч байсан гэсэн хүүхдээсээ болоод уулзахаас аргагүй зөндөө л үүсдэг. Тэгэхээр жижиг сажигийн маргааныг болж бол гэр бүлийн хүрээлээс гарах шаардлагагүй. Ах トゥ нар найз нөхдөд яриад ах шаардлагагүй байдаг байхгүй юу? Тийм болохоор тэд нар одоо ингээд өдөр түнд муудалцлаа ингээд гэрт нэрэл лекц уншаал хоёр одоо энийг ингээд хизээч ер нь тэгээ зөвлөөд ингээд яадаг тохиолдол ховор штэ. Тэ. Тэгэхээр ах トゥ нар найз нөхөд энэ төр ээж аав энэ төр хурч ирээл гэртэн сургаал айлдаал энэ бол угаасаа зөв биш. Бүр болохгүй яах ёстой учраа олохгүй мэрэгчлийн хүнд хандлаа. Мэрэгчлийн хүнд ханд тэ. Мэдээж ээж аавынх нь өсгсөн ээж нь аль нь тэр хоёр залуугийн аль нь өөрийнхөө хүүхдийг л зөв гэж боддгийг ер нь л. Тэгэхээр зарим охтууд бол эсвэл залуучууд ялгаахгүй хадам ээж юм хадам аав руугаа хов үргэдэг. Би ингэсэн чинь эн чинь ингээд байна гэдэг. Тийм танаа хүүхд чинь ингээд. Тэгэхээр зэрэг тэр хадам ээж аав нь хүүхдийг загнах юм байна л да. Тэгэл одоо бусдад ойлгонгуутлаад бусдад аюу гой болчих юм. Үгүй байхгүй үгүй. Хэзээч одоо нөгөө сөрөг хандлага улам сөрөг хандлагыг бий болгоод байдаг. Нөгөө харгислыг бий болгодог л гэсэн үг шүү дээ. Яг тэр чинь байхгүй юу? Хэрвээ чи эерэг хандлага байлгаад байвал нөгөө хүн чинь бас ядаж л бодно шүү дээ тийм үстэй. За би одоо жоохон зөөлдөөч байдаг юм, жоохон зөөлрүүлээч гэдэг юм. Тэгэхгүй ингээд ах トゥ нарын муулаад тэ маргадж байгаа үедээ бүр хамаг дэлхийн тэр хавийн мэддэг бүх юм оролцуулаад маргадаг. Бүр өмнө нь болж исэн процессыг яриад чи тэгэхэд тэгжээсэн. Ер нь бол энэ өмнө болсон зүйлийг ингээд мартах хэрэгтэй байдаг. Хүн бодлороо хүн чинь нөгөө нэг бодлын ухамсарт амьтаа учраас өмнө болж исэн сөрөг юмнуудыг дандаа эргэж санаж сөрөг юмнуудыг гаргаж ирж ярьдаг. Энэ өөр аюу том асуудал. Ялангуяа гэр бүл ингээд доктортой болоод явж явах үед шүү дээ. Тухайн үед болоод шийдээд өнгөрсөн юм бол тэгэл мартах хэрэгтэй байдаг байхгүй юу? Хизээш дахиж гаргаж ярих шаардлага байхгүй. Тэгээд чи танайхан тэгдэг үстэй. Чи өөрөө ах トゥ нараа боддгоо үстэй гэл ингээл тэнгуэл танаа ах トゥ нар надад ямар тус болсон ч гэдэг юм. Ингээл танаа ах トゥ нар хамгийн аимшигтай болоод бүр маш хүнд нөхцөлд амьдарцгаасан юм шиг л ийм орчин байгаад байдаг байхгүй юу? Тэгэхээр эерэг хандлагал төлхөө байлгах нь хамгийн зөв. Тэгэхээр ер нь бол гэр бүлийн харилцаа тогтвортой байхад бас эрэгтэйчүүд маань бас эрэгтэй хүн нэг юм дуугаа төлөв төвшин байдаг та гэдэг нэг тийм уламжилт хандлагаас илүүтэй их нэртэйгээ за бусад хүмүүстэй бол тийм байж болох юм а гэхэд их нэртэйгээ бол нээлттэй нэлен дэлэнгүй байдаг сайн ярилцдаг ойлголцож чаддаг байх хэрэгтэй юм. Ер нь бол аливаа асуудал одоо хөндөгдөхөд яг түрүүн таны хэлснээр эрэгтэй нөгөө хаяад гараа явцдаг. Тэр нь ингээд тэгэл хаяа гараа явчихсан тухайн үедээ ингээд тайвширсан юм шиг боловч дараа нь ингээд ярилцдаг хосууд бас цөөхөн ярилцаад ойлгосдог. Тэрийг тухайн үед нь гараа явгууд нь тэр зэгтэндээ тэндний орхитой тэгээд ярихгүй байж дараа нь дахиад нэг ингээд ам зөрүүл муудалцаал эхлэнгүүтээ тэрийгээ дахиад яриад нөгөө угаасаа тэнд шийдэлт хүрээгүй юм чи яах юм. Дахиад нөгөөдхөө ярих болдог. Тэгэхээр ер нь бол за хайж гараа тухайн үед одоо нөгөө гал намжаана гэдэг шиг тийм маш бухимдалтай байсан үедээ хайж гарч яваа тайвширсан цэндээ эргэж орж ирээд ярилцдаг. Нөгөө тайвнаар ярилцдаг л байх хэрэгтэй юм байна тийм үү. Манай бүсгүүчүүд бас ингэж алддیں۔ Заавалчгүй чи надтай нэг сайхан яриад хоёулаа нэг ярилцъя гэдэг тийм эртэйчүүд хүлээж идэггүй байхгүй. Шууд ингээл одоо л яриадах гэлээ. Тий. За одоо яг ингээд чамтай би нэг ярих юм байна гэж ирээл нэг л шүмжлэх гэлтэй эсвэл одоо гэр бүлийн амьдралын тухай сургаал альт гаад байгаа юм уу? Заавар зөвлөх гээд байгаа юм шиг юм байгаад. Зүгээр л миний ана би ингээд надад туслаач. Эмэгтэйлэг байдлын бас нэг онцгой шинж бол ирчүүдээс тулсамж хүсэх асуудал байдаг байхгүй юу? Би ингэсэн ч чадахгүй юу яаж бодгоогоо ойлгохгүй байна те. Зүгээр л ярилц өөрөө төрүүлээд аятайхаа ярилц хоол ундын хийж өгөө те. Одоо юу гэдгийг тэгчээд ярилц л та. Ер нь бол гэр бүлийн хосууд бол залууч бай нас ахмаг болсон байсан ч гэсэн нэг нэгэнгөө одоо бүр нарийн нанд юм аа бэлгийн таашаал авахд би чадахгүй байна ч гэдэг юм уу ингэж тэгж өвж хавж те эсвэл одоо шин содо юм сонирхоо ээж гэдэг юм ер нь бол элен талангүй ярилцдаг л байх ёстой. Яг хоо жоохон эмоц өндөртөө сэтгэлийн хурд өндөртөө залуучууд бол ихсэн ярьдаг л да. Тэр нь ихтэй тэрхээр арай жоохон хийсвэрдээд байгаа юм шиг байдаг. Яг үний ярьж ийн худлаа ярьж ийн гэдэг ихнэр нь аяандаа мэддэг болно ш. Тэр чинь цаг хугацааны үед тийм ээ. Ерөөсө дуурдаггүй тийм чимээгүй залуучууд байдаг. Ээж аав нь чимээгүй бол бас тий яриа. Эсвэл эмээ өөдөр өссөн хүмүүс бол ярих хандлага нь бага байдаг. Гэхдээ болж игэл бас ил гаргаж өөрийнхөө эмоцоо гадагшлуулж энэ дээр сэтгэл хангалуун биш байна. Би ажиллаа гэсэн чинь чадахгүй байна гэдгийг ихнэртэйгээ хуваалцах хэрэгтэй байхгүй. Тэгжээч ихнэр чи ойлгоо шүү дээ. Тэрнээс ихнэр нь ярих гэхээр л ярьдаг, ярихгүй гэхээр нь дугаа байдаг байх бас тийм ээ байхгүй. Тэр бас учир дутагдaltaй. Тэгэхээр одоо хоёлаа арай нэг жоохон хөндрүүлж яриа.
Доктортой байдал дээр бас нэг түрүүн та цохос яриад өнгөрсөн араар тавилт гэдэг зүйл. Тэгэхээр араар тавилтын шалтгаанууд нь маш олон байдаг хэл та. Бас хоёр хүн л байгаа. Ганцхан нэг хүнээс болоод явж байгаа асуудал бол биш байх. Тэгэхээр араар тавилтын талаар яг энэ доктортой харилцаанд яаж нөлөөлдөг юм? Яг тийм зүйл болсны дараа зарим хүмүүс бол гэр бүлээ сонгоод би алдсан байна ч гэдэг юм буцаад ирдэг тохиолдол байдаг. Яг энэ үед нэг яах ёстой вэ? Араар тавилтан дээр би бас ийм бодолтой байдгийг. Ер нь бол бид нар чинь байгалийн бүтээгдэхүүн одоо амьтны нэг л одоо аймаг гэсэн үг шүү дээ. Ухамсартай болохоос биш тий. Жишээ татах юм бол одоо адуун сүргийг аваад үзье тийм үү. Адуун сүргийн дунд хитэн азар байдаг. Нэг л азар байдаг тийм үү. За хон ямаан сүрэг байна. 500 хон ямаан дунд бас л 1-2 л уцхан байдаг шүү дээ. Барын сүргийг аваад үзье, чонын сүрэг гэдэг амьттай зөвшлөд үзэхэд бол. Тэгэхээр би энэ дээр бас эмэгтэйчүүд мань гомдож магадгүй. Гэхдээ энийг бид нар мэдж явах хэрэгтэй. Эр хүн гэдэг бол бас одоо юмны гоо сайхныг олж хард бас зарим юмнуудаас таашаал авдаг юм нэг байгалийн онцлог байдаг юм одоо амьдлаг шин чанартай гэх юм уу та. Тэгээд зарим жижигхэн юмнуудыг бол мэдсэн ч мэдээг юм шиг өнгөрөх нь илүү одоо гэр бүлээд хамгаалаад үлдэх бас зөв арга байдаг юм уу гэж би хардаг. Жижиг юм болгон дээр одоо уурлал ашиглаад байгаас хэцүү те. Гэхдээ бүр айгүй тодорхой одоо их нэртэй бэлгийн таашаалыг хангалттай өгч чадахгүй байгаа хэрнээ. Одоо оройтож ирдэг ч юм уу те. Ийм байдал бол угаасаа тодорхой. Тэгэхээр тийм үед бол эмэгтэй хүн бол илүү одоо бухимдалтай болж эхэлдэг. Тэрнээс биш одоо хүний утсыг ухаж үзээл ингээд наривчлал ингэж зайлшгүй тэх юм бол шаардлага. Хүний дотоод сэтгэлийн асуудал руу хүний гар утсыг үзээл бүх юм шалгаал энэ бол бас нэг зөв үйлдэл биш гэж би бол хардаг. Бас яг нөгөө утсын шалгаад тэр манай эмэгтэйчүүд чинь утсын шалгачингуудаа нөгөө за нэг жоохон юм олчингуудаа тэрийг ингээд бодоод өө энэ надаас бас яасан гэж нөгөө нэг дүн шинжилгээ дүгнэлт хийхээс өмнө өө чи ингэсэн байна гэж шууд нөгөө нөхөрлөгөө дайраал эн чи юу юм гээл уцыг гаргаж ирэл тэнгууд нөгөө нөхөр нь хараад юу гэнгүүт би чиний уцыг шалгасан яадгийг ингээл эхэлдэг. Эхлээд ядаж нэг бол те өөрийгөө яагаад ингэж вэ гэдгийг заавал эмэгтэй хүн бодох хэрэгтэй байхгүй юу? Тухайлх юм бол эрчүүд чинь эхнэрээсээ нөгөө бас нэг хангалттай таашаал авахгүй байгаа байж магадгүй шүү дээ. Тийм үү? Эсвэл одоо аль нэг харилцааны байдал нь өөртөө таалагдахгүй байгаа ч юм уу. Тэрнийг эрчүүд чинь нөгөө гомдчин ч гэдэг юм уу тэрнээс болоод хэлж чадахгүй байх жишээтэй шүү дээ. Тэгэхээр сэтгэл дүүрэн одоо үнэхээр чин сэтгэлээсээ 100% эхнэрээ ингээд нандиндаг бол гадуур одоо гэр бүлээс гадуур хавьд баг болдгоо. Тэгэхээр бол чи өөрөө эмэгтэй нөхөртөө нандин байл гэдэг зүйлийг бас хэлж штэ. Тэгээ үн цэнтэй бай, нандин бай гэж хэлэх гээд байна тийм үү? Монгол эрчүүд ялангуяа Азийн Монгол эрчүүд тэр дундаа гэр бүлээ хаяад гинтхэн шууд одоо богино хугацаанд өөр хүн дурлал те ихтэй дурлал тэгэл гэр бүлээ хаяал гэр өөр хүнтэй нийлж нэг байдаггүй байхгүй юу? Байхгүй. Зүгээр одоо бид нар эмэгтэйчүүд ингээд гой цэцэг байвал ямар гоё юм бэ гэж очиод үнэртэх дуртай байдаг ш. Яг нэг тиймэрхүү хандлага гэж хэлэх юм уу та. Зөөвөрлж үзүүл эрчүүд. Тэгэл ингээд дараа нь ингээд бүр мартчихдаг. Ямар царайтай хүн байсныг ч мартдаг байхгүй юу? Гэтэл гэр бүл нь бол үнэхээр нандин байдаг. Тэр болгон ил гаргаж хилдэггүй л болохоос нэгэнд гэр бүл болчихсон үр хөвгтэй болцсон бол эрэгтэй хүмүүс тэр гэр бүлийг одоо амнаас илүү нандинжийдэг байхгүй. Тэрийг манай эмэгтэйчүүд ойлгох хэрэгтэй. Тэгэхээр тийм тэрийг мэдж байгаа тохиолдолд бол чи нөхрөө улам ингээл өнгөлөөл инээгээл урам өгөөл хийж байгаа юм дэмжээл те. Яг одоо жишээ нь эрэгтэйчүүдийн онцлог юу байдг вэхээр олон онцлог байгаа л да. Тэрний нэг нь амжилт өөрийнхөө хийж байгаа ажилдаа амжилт гаргахыг хамгийн номер 1 тавьж идэг байхгүй юу? Мэдээж гэр бүлдээ одоо амнаас илүү хайртай нь ойлгомжтой. Тэгэхдээ тэрний төлөө тэр хүн тэмцэх ёстой шүү дээ. Тэгэхээр хийж байгаа ажил карьерч байдаг юм уу бизнестэй амжилт гаргахыг хүсэж идэг байхгүй. Тэгэхээр тэрийг ингээд дэмжиж өгөө. Тэрэнд нь ингээд өдөр болсон юмд нөөсөө сайн байж чадчихээн. Одоо инкүүгээ санаа оноогоо өгөөд ингээд дэмжиж эхлэх юм бол тэр өөрөө хамгийн зөв харилцаа дэмжлэг байхгүй эрэгтэйчүүдтэй. Тэгээ айгүй зөв сэтгэсэн байна. Айгүй сайн хийсэн байна гэдгийг яг чи өөр үнэн сэтгэлээс эхэлж чадвал эрэгтэй хүн хэзээ ч тэр одоо өөрт ингээд давуулж ингэж харахгүй. За тэгэхээр хоёулын ярилцах цаг бол энэ үрээд өндөрлөж байна. Тэгэхээр мандал эзэг зорио ирж маш үнэтэй юм сэтгэл зүйн гэр бүлийн харилцааны талаар зөвлөгөөнүүдийг өгсөн танд баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр үзэгчдээ өглөө хөтөлбөрийн зочны цаг энэ хүрээд өндөрлөж байна. Энэ удаагийн зочноор Цэдэн доржийн Солон сэтгэл судлалын доктор гэр бүл судлаач маань хүрэлцэн ирж оролцлоо. Ингээд дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.